GSM галбарын тохиол. За энийг холбохын тулд арталт нь за ийшээ симээ хийн. За энэ симээ хийхин тулд түгжээг нь мултлаад хойш нь болгоод симээ хийгээд буцаад түгжээг нь түлхэнэ гэсэн үг. За энд болохоор дуут тохиолоор ийм оролттой гэсэн үг. Энэ болохоор ийшээ холбогдно. Мөн USB цэнэглэгч залах хэрэгтэй. За USB цэнэглэгч нь болохоор энэ портод холбогдно гэсэн үг. Энэ маань болохоор байнгын түгэн залхахтай байна гэсэн үг. Wi-Fi гэрийн юм шиг гэсэн үг. Тэгээд холбосныхаа дараа утас маань болохоор энэ завсраар ороод энэ таг нь болохоор таглагдаад энэ тогтоогч гэсэн үг. Симээ хийхээс өмнө эхлээ унтрааж явах хэрэгтэй. Одоо энэ төхөөрөмж on off нь болохоор энэ гэсэн үг. За энэгээр on off гэж унтрааж болно. Энэ өөр дөр батарейтай учраас тухайн цэнэгээр ажилладаг гэсэн үг. За үндсэн функцүүдийг тайлбарлаж. За энийг ингэ асаач. Асаалаа. За ингэ асчлаа. System disarm. За асахад энд болохоор утасны сүлжээ антин ороод ирнэ. GSM болон Mobicom SIM хийхэд Unitel-ийн SIM хийхэд энэ манад утасны сүлжээ шиг дүүрээд ороод ирдэг байна. Тэгсэн тохиолдолд утас чинь зөв холбогч байна гэсэн. SIM хийхдээ пин кодыг нь арилгах биш бүр идэвхгүй болгоно шүү. За энэ маань ингээ үндсэн цэнэгээр явж байна. За утаа мэдрэгчүүдийн хувьд бүгднг нь одоо таниулаад өгсөн байгаа. Нүүр дээр нь нэм давхар өдөртлөг байдаг. Энүүгээр disarm буюу идэвхгүй болгох, хамгаалтаас буулгах, arm буюу идэвхтэй болгох. Энүүгээр ингээ хийж болно гэсэн үг. Эсвэл энэ кнопуудаараа өдөртөж болно гэсэн үг. System disarm. System arm. За энэ дотор маань болохоор хөдөлгөөн мэдрэгч байдаг. Мөн хаалганы контакт байдаг байгаа. За энийг хулгайн зориулалтаар буюу ашиглаж болдог. За энэ нь болохоор бамбай зөвлөсөн буюу армд буюу одоо хамгаалтын горимд эдгээр маань хөдөлгөөнийг мэдрээд одоо гар утсан чинь түгшүүрийн мессеж болон дуудлага ирдэг байгаа шүү. Энийг disarm болгочихлоор одоо энэ хөдөлгөөн мэдрэгч болон хаалганы контактууд чинь одоо хаалганы онгойч хаагдсан ч эсвэл урдуур нь ямар нэг видео хөдөлгөөн илэрсэн ч гэсэн түгшүүрийн тохиол ирдэг байгаа шүү. Тийм болохоор энэ хөдөлгөөн мэдрэгч болон хаалганы контактыг ашиглахдаа system arm одоо гараад явсан эзгүй байгаа тохиолдолд арм буюу хамгаалт тавна гэсэн үг. За энийг идэвхгүй болгочихсон. Утаа мэдрэгчүүд нь бол армд ч байсан, disarmд ч байсан байнгын 24 цагийн идэвхтэй байдаг гэсэн үг. За утасны тохиргоог хийхин тулд за энэ дээр дараад меню рүү орчин. За энэ дээр болохоор фон буюу одоо доош сумаараа 2 дараад фон дээр ороод окей буюу зүүд ирчин. За энэ эхний фон номер дээр за энийг зөвлөж ороод энэ дээрээ шууд дугаар ачна гэсэн үг. Одоо 908959. За энэ доотлын 2 off нь on байх хэрэгтэй шүү. Тэхийн тулд за энэ дээр сум нь байгаа. Function буюу дээдлийн сум дээр дарахаар доош шилжээд за энийг окей. Энд би буруу хийсэн шүү. Дээдлийн сум дээр дараад доотлох дээрээ select хийж on болгоод дээдлэгтээ дараад доотлохыг нь on болгочихно. За ингээд окей дарсан тохиолдолд одоо энэ дугаарт чинь дуудлага болон мессеж ирнэ гэсэн үг. За ингээд ороо үзэхээр ингээд харагдана гэсэн үг. On. За бэклчээ. Одоо энийг байхгүй болох. Одоо хоёр дахь дугаар дээр бол мөн ижилхэн ингэж ороод хийчихнэ гэсэн үг.
За нэг дэх дугаараа би устгах чи.